хөл бөмбөг тоглож явжээ. Яг тухайн үед хөл бөмбөг тоглож явахдаа сургуулийнхаа хүүхдүүдийг зохион байгуулж хэд хэдэн баг болгон тоглуулдаг чамгүй менежер явсан гин. Улмаар дунд сургуулаа төгсөөд Орос хэлний багшийн дээд сургуульд орж эрдэм ном гэхээсээ илүүтэйгээр эрээн бөмбөгний сонин сайхныг Оросын сонин хэвлэлүүдээс уншиж Орос хэлний мэдлэгээ зузаатгаад авсан удаатай. Сургууль төгссөнийхөө дараагаар 10 гаруй жил ардын багш хэмээгдэж явахдаа олон шав нартаа Орос хэл заахаасаа илүүтэйгээр хөл бөмбөгөөр ярьж өгдөг байсан гэвэл буруудахгүй болов. Ингээд 2006 онд хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивэлийг хайрлаж түүнийг тайлбарлагч болгосноор өнөөгийн бидний мэддэг сön кодод балжин тодорч ирсэн түүхтэй. Энэ хүний хөл бөмбөг сонирхдаг гэхээс нь илүүтэйгээр багш хүн учраас хинтээж илэн далангуй харьцдаг, хэний ч сэтгэл санаа байгаа байдлыг ойлгодог. Энэ хүнтэй ямар сэдвээр ярилцах вэ гэдгийг сайн мэдэрдэг учраас өөрийн найз нөхөд хүндэлж явдаг хүмүүсээ балжин юмтай өдөр нэвтрүүлэгтээ урьж оролцуулан илэн далангуй ярилцаж үзэгч түмэндээ хүргэхээр болсон юм. Сайн бацхан өрх мөндүүд үзэгчтэй балжин юмтай өдөр нэвтрүүлэг эхэлж байна. За би урдны зочин ганхуу ахыгаа бас лайв чин гэдэг нэр өгсөн байсан. Өнөөдөр бол одоо сошиал ертөнц гэж юу гэдэг улс том энэ олон хэрэглэгчтэй хэрэгтэй мэдээлэл түгээн гэдгийг ер нь хэвээ яруу тодор үзүүлж яваа. Манай сэтгүүлч орхон туулайгаа би бол одоо өнөөдрийн нэвтрүүлэгт урьж авчирчаад байна. За манай захин ертөнцийнхэн бол бүгдээрээ мэдж байгаа. Хоёулаа нэрнээс ч ихлээ. Орхон гол туулгол хоёр нийлдэхин сэлэнгийн орхон туул сум. Тэгээд чиний нэрийг сонсохоор ер нь арай сэлэнгийн орхон туулын хөшин байгаа даа гэсэн бодлоос төрж ирсэн. Тэгээд хоёулаа нэрнээс эхлэх яриагаа. За ямар ч стар телевизийг үзэн суугаа, балжин юмтай өдрийг сайхан нэвтрүүлэг үзэн суугаа, үзэгчтэй бас энэ өдрийн минь төргий. Тэгээд балжаахыг урд нь өөрөө өнөөдрийн дэс нэвтрүүлгээр орж байцаажсэн бол өнөөдөр балжин юмтай өдрөөр байцаалгаа сууж байгаанаас таата чим шиг таагүй чим шиг байна. Тэгээд балжаахтаа бас ажлын өндөр амжилтыг хүсье. За нэрний хувьд гэх юм бол би бол тес хөндлөн бүр говийн хүн. Дорн говь төрсөн. Тэгээд доронтод өссөн. Тэгэхээр магадгүй ээж аав маань одоо гол ус мөрөөдөд өгсөн болов. Яг учрыг бол сайн мэдэхгүй. Тэгээ ямар ч зүйл ийм нэртэй төрсөн шүү дээ хөө. Зөв. Энэ сошиал ертөнцөөр бол одоо нэрээ бас улсууд ингээл янз бүрийн лайв маяг хийж байна. Тэгээ янз бүр болж байна. Нэвтрүүлэг жижигхэн болж байгаа эсгээс болохгүй эсгээс ингээл яваа. Тий. Чинийх чинь бол ерөөс замбраагүй. Тэр үзэгчдийн тоон. Тэр замбраагүй гэдэг нь би нэг тийм дотор агуулмжийн үзэгчдийн тоон. Одоо ерөн зүгээр дунд зэргийн нэг юу явахад бол одоо ерөн хичнээн хүн үзүүлж за болно гэх үү. Гэхдээ яг өнөөдрийн дэс нэвтрүүлэг гэдэг одоо яг таныг уриалаа ярьжсэн шүү дээ. За тэр бол яг өнөөдөр таны үзэлтийг бодоход бол минийх бага шүү дээ. Одоо та ингээл ширээн дээр баахан ингээл реклам тавьсан байна шүү дээ. Ивент тэтгэгч. Би олон жил хийхэд ингэж ивент тэтгэлэг авч үзээгүй л хүндээ. Тэгэхээр та бол мундаг байна. Тэгээ яг хөө тэр нэвтрүүлгийн хувьд бол нэг айхтар юм түгээсэн юм байхгүй. Гэхдээ монголчууд мэддэг. Яг хөө сүүлийн үед нөгөө хийж байгаа ажил маань яг л нөгөө таач үрүүхтэй би ч үрүүхтэй үр хүүхдийнхээ төлөө ирээдүйн төлөө гэдэг утгаар тэртээ түрүү Монгол орн өнөөдөр ямар хуу болцсон байна те. Алт ухаж ийн эцэст бид нэр эд хөрөнгө алт мөнгийг аваад авсандаа орохгүй үлдээгэл явна. Хүнд их орн л үлдэх хэрэгтэй үр хүүхдэд. Тэгээ тэр утгаараа газар шорооны хийсэн нэвтрүүлэг тэгээд энэ дээрээс нь бас зовсон зүдэрсэндээ туслаа явж байгаа сайн үлсэн аян энэ өөрөө хүмүүсийг татаад байгаа. Тэрнээс би нөгөө фэйсбүүкт мөнгө төлөөд ч юм уу тийм хийж байгаа байхгүй зүгээр л байгаагаараа үннээрээ ил тодор баримт нотлоготой тэрийг л ингээл засч байгаа. Тэр нь тэгэл нөгөө магадгүй Монгол түмний хүсэн хүлээжсэн ч юм уу сэтгэлд нь хүрсэн учраас хандлтыг аваад идэм болов уу гэж боддог шүү дээ. Ер нь бол одоо бол ер нь нэгэн 90 сурвалжлах тал руугаа бол одоо яваад ороод ирсэн баг тий. Хаан болохгүй юм байна. Ер нь юу болоод байна энэ цаг орчин. Тэр Төв аймгийн заамарт яагаад сэлэнгийн өрөөд юу болж юм энэ төр гэдэг тэгсэн үгүй юу? Тэгсэн. Ер нь бол сүүлийн 13 он хамгийн анх 13 онд би орхон гол руу очив. За. Өөрөнгө уул цутгалангийн хажуудлаар урсж байгаа орхон голын гол төрлийг харахад ном ногоо урсчихсан байхгүй. Тэгээд би тэрийг хараад мэдгүй яагаад чи надад яг нулимс туссан. Энэ зүрхэнд нэг л юм шивнсэн юм уу яасан. Тэгэл тэр голыг очиж би харна гэж очиж фэйсбүүк дээр тийм зураг явж байгааг нь очиж зорж харсан. Харангуутаа цаашаага нөгөө
ширтийн хөндийг одоо яг нөгөө орхон голын ихтер ширтийн голыг бузарлаж байгаа нөгөө алт ухаж байгаа нөхдүүд рүү машинтаа бүр давхиж утсан зорж. Тэгэхэд энд 10-аад км одоо гол ухцсан. Бүр аимшигтай бол бүр өстой нэрэ зүгээр тэр дайм цаашаал гэмээр болцсон. Би нөгөө өөрөө үзээгүй болохоор айгүй л юм бодоод байгаа шүү. Одоо та яг зүгээр хүмүүс ингэдэг л дээ. Би нэвтрүүлэг хийгээд одоо нэгсэндээ би өөрийгөө ард түмний нүчих гэж нэрлэх туртай. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийн мэдэхгүй юм би нүдэнд нь харуулах туртай. Бага байдлыг газар дээрс нь харуул. Нэвтрүүлэг үзээд харж байгаа нэг өнцөг бол өөр. Яг бодитоор нүдэрээ очиж харах чинь бүр тис өөр. Та яг очих юм бол танд бол эх орон сэтгэл маш их байдаг. Би мэдэн та өтөр чинь бас зовлон жирлээ хуваалцаад нэг тогооноос хоол идэл явжсэн хоёр тийм ээ. Тэгээд яг тэрийг харсан хүн бол Монгол хүн мөн бол огш нь уйлна. Тэгэл энээс хойш би 13-наас хойш ерөөсөө л эх хормон болохоо байж байгаа маань энийг ард түмэндээ илчлэе гэж бодвол тэгэл одоо өнөөдөр хүртэл хийгээл явж лаа л та. Тэгээ энэ яг хуу сэтгүүл зүү яг үндэ би чинь сэтгүүлч юм биш шүү дээ. Сэтгүүлч биш. Албан ёсны сэтгүүлч зүгээр яг хуу телевизийн салбарт нэг гიშгэж явж байгаа хальт орцсон. Тэгэл тэрэндээ үнж явсаар л одоо тэгэл өөрийн нэг студ нийцсэн. Тэгэл тэрүүгээрээ хүмүүстэй юм хийгээл явж байгаа. Жижигхэн нэг шоргоолцохгүй. Гата жуус. За баярлалаа. Тэ. Ерөөсө цэвэр байгалийн органик шашрагны хожийн за тэрийн торын хожийн энд бол одоо нөгөө нэрсний хожийн Монголд үйлдвэрсэн юм уу? одоо ерөөсө тэгэл ойлгочих. Ерөөсө өдөр ус за би чамд бэлэглэхдээ бүгдийг сахан түүхээс тасруулж байна. За. Чи энэ ширээн дээр төлөө тулах тулах юм яах юм? Чи нэг юу яа ширээн дээр их бүгдийг авч харах юм байна. Дахиад цаана ардан зөндөө илэг байгаа юм байна гэж бодно. Гагцгүй сайн ярих хэрэгтэй. Сайн ярих юм бол өх юм байна. Муу ярил талын өх юм байна те. Муу ярил талын өх юм. Бүр онцгой өрөөдөө хоолч өг. За зүгээр ингээд нэг жижигхэн бичлэгнээс ингээд халт харсан. Тий. Наран туул дээр байсан хаана байсан нэг эмээ шонхор тий. Шонхор дээр юм уу? Эмээг хөрөөд ирэхэд нь чи мөнгө өгөөд тэгээ авсан өгсөндөө өржөөтэйгээд эмээ өстө нэг өндөр настай хүн яаж байрлдаггүй тэрийг яг харуулж илээ. Зүгээр ихний асуулт хэдэн төгрөг өгсөн юм бэ тэгэхэд? Би 10,000 төгрөг өгсөн шүү дээ. Оо за. Тэгээ ийм баггүй. Тэгээ нөгөө яг хоо би ч нөгөө нэг хүмүүс баярлуулах дуртай. Жил болгон мянган хүүхэд өвлийн үгэн болоод баярлуулцдаг. Бацмрын асрамжийн газар очиод нөгөө хөсчүүлээ баярлуулцдаг. Тэгээд хүүхэд хөгшин настай хүмүүсийг баярлуулна гэдэг чинь буян буцаж ирэхдээ бороо мэт тасгардаг гэдэг үг байдаг. Тэр буян надад ирдэг. Одоо дүүн хүүтэй боллоо. Энэ бол буян бохгүй. Миний хийсэн буйны үр дагавар гэж би боддог. Охинтой болсон. Энэ би чи их нэртэй болоо 8 жил болоход би тэр хүүхдээ мөрөөдөл байхад хүүхдээ болоогүй. Амгаалт Монголд хэрэглэхгүй шүү дээ. Тэгээд хүүхдээ болох гэж үзэн шүү дээ. Тэгээд чөлөөтэй л ярих юм байна шүү дээ. Тэгээд яг хоо ийм үйлс хийсний буян ирсэн гэж боддог. Тэгээд тэр утгаараа яг хоо тэр өхөн авахасаа илүү гэж ерөөлтэй нэвтрүүлгийг би санаачилж хийсэн. Тэгээд зүгээр 100,000 төгрөгөөр дэлгүүр рүү ороод худалдаа авалт хийгээд 10,000 14,000 төгрөгөнд биш 15,000 төгрөг тааруулж нэг тор юм 7 хүнд бас 7-гийн тог бэлэгддэг учраас би 7 хүнд тэгээд яг хөө сүү мах сүү гурил талах одоо юу нэг чихэр бичэн те нэг тим аваад хөрчүүлд үгүй гэж бодоо. Тэгээд яг хөө 14 дугаар хийсэн. Өхөн авахсаа илүү өрөлтөө сая гарын төгрөний дугаар гэсэн үг шүү дээ. Тэгээ яг хөө шонхор зах дээр явж байгаад би чи 8 7 тортой юм барьсан юмсан чинь хамгийн түрүүнд имээ тарсан байхгүй. Тэнгүүтэл зогсоол хүү имээ хайж чаан гэсэн чинь ой шорох чинь гөнгөт шууд зогсоол ярьсан. Юу самсургүй шүү дээ. Ямар ч тавилт байхгүй. Шудрагл явж байгаа. Тэгээд төөрхи имээг хараад зүгээр л би тэр өвтөр уулзах хэрэгтэй юм ээ. Тэгээ уулзаад ярьсан. Маш их олон хүний хайрыг татсан тэр имээ. Өөрийнх нь байгаа байдал. Ерөөсөө тэгээд л ярьж байгаа төрийн сүл төршөө төрдөө их гунтай тий. Тэгээд би шууд байга надад 10,000 төгрөг үлдсэн юмсан. Би 10,000 төгрөг өгөөд тортой юм авсан. Эмээ баярлалаа гэсэн үнэхээр баярлсан баг. Тэгээд олон хүн би өнөөдөр хүртэл ерөнхийдөө бол зөв давхарсан тавар 5,000 хүн баярлуулсан байгаа. Тэгээд энэ дундаас тэр эмээ шиг чин сэтгэлээсээ баярлсан хүнийг би олж хараагүй л явж байгаа. Тэр эмээ маань баярлсан. Тэгээд
сая 10 сард тэр нэвтрүүлгээ тавьсан чи хүмүүс ер нь давхарцсан тоогоор нэг сая гаруй үзсэн тэр нэвтрүүлгийг хүн тэрсийг. Тэгээд сая 10 сар түрүү жил 18 оны 10 сард эмээтэй уулзсан хаягийг авч чадаагүй явсан хүмүүс хаягийг авахгүй байсан туслахгүй яасан гэсэн комментууд ихвчсэн. Тэгэхээр би жилийн дотор хайсан эмээг пост бичэл сураг ажиг тавиад олоогүй. Тэгсэн чинь сая харин 10 сард одоо дөнгөж саяын өчигдөр 2-3 хоногийн өмнө гинт эмээг олж аваад гэрт нь очиод лайв хийсэн. Тэгээ эмээтэйгээ уулзсан. Нэггүй төөрсөн урд наснда битэр нэг эмээ ээж хүү хоёр байсан юм шиг надад сэтгэл их татна. Эмээч гэсэн намайг миний үс чинь ийш штэ. Миний үсийг бол ийш ингээ эргүүлээл илээд идэг. Айгуу мундаг эмээ. Хамгийн гол нь тэр эмээ хөөрхөн эмээгээ нэр авцсан байна. Ард түмэн өөрсдөө өгсөн. Айгуу олон хүний хайрыг татсан. Үнэхээр мундаг. Зүгээр байгаар сэтгэлээс айгуу шудраг эмээ. Тэгээ сая очиод эмээд нэг нэлийн хэцүү амбарт амьдардаг. Сарын 200 мянган төгрөгийн зүгээр юутэй юм байна. Тэтгэвртэй. Тэрүүгээрээ мах сүг авдаг. Нэг зээх хүн гээд 36 та залуу байна. Тэр нь ажилтаа ажиллахуу тэгээ өөрийгөө болгоол явж идэг. Имээ тус нэмэр байхгүй. Тэгээ нэг салж унах гэж байгаа оромжинд байгаад бисээ лайв хийгээд ард түмнийг хөдөлгөөд урайлаад нэг өрөө байр авч үгүй шийдсэн явж байгаа. Одоо 3 дахь хоног дээр аян өрнөцсөн байна. Одоо яг одоогийн байдлаар нэг 8 сая гаруй төгрөг зүгэлцсэн явж байна. 3 хоногийн дотор. Тэгээд 40 сая төгрөг босчих واخ. Өөрөө үнэхээр босхгүй бол гаргалгууд байна шүү дээ. Нэг 10 сая 10 сая төгрөг болчих юм бол эмээгийн амбарыг анслаад өгчин. Хэрвээ 20 сая болчих юм бол шинэ байшин бариад өгчин. 40 сая болчих юм бол байр аваад өгчин. Энэ 3 баримттай айлныг нэрлэн гээл явж байна. Тэг төмөө олон бол яг уу надад нэг жоох итгэдэг юм байлээ. Тэр утгаараа эмээд яаж лээ. Энэ Отон сүрэн гэж хүн танд энэ гой гутал бэлгэлсэн. Ямар хүн бэ? Гой энэ Отон сүрэн гэж нэг хүн. Эмээ гутал нэхэд байна. Тэг гутал нэг та надад гутал байна уу гэсэн. Тийм. Үнэн аа. За хоёлоо гутлаа шүү хоёлоо өсч таарах нь. Алий. Алий хүн гутал байлгах хэлээ. Яшаа хөлөө. Ооба. Тэг хамгийн гол нэг хил ам гараад байгаа юм. За орхон дундаас нь цог. Яг наа. Тэгвэл шууд тэгж бодож байгаа шүү. Шууд тэгж бодож. За манай хүн өвчөөнгод 30 гаруй цугласан ингээд нэг 7-8 хусцсан доо гэж бодоо. Яг зөв. Тэр чинь нэгдсэн нэг миний талын нэгтлэн байхгүй. Чи хажуудаа 10 нэгтлэнтэй байгаад яах юм? Чиний талын 10 нэгтлэн юм ч тэ. Үнэ. Наа чи яг зөв. Хоёул эндээс яаж мултрах талаараа яри. Мултраадах юм байхгүй. Би ганц л үг хэлнэ. За. Амьдралд буян гэж байдаг. За. Тэрний эсрэг тал нь үүлийн үр гэж байдаг. За. Үүлийн үр гэдэг яадаг гэхээр үр хөвгөд ирдэг. За. Тийм үү? За. Та хүнээс сулгаа хийгээд худлаа яриад те шантаач хийгээд лөөр хийсэн бол үүлийн үр чинь үр хөвгөд чинь танд ирэхгүй. Хамгийн онцлог нь. Тэр чинь Хүүхдүүд чинь хідэн үеэрээ тарчил зовж ядуу гуйлах чи амьдрна. За. За энд бол би 100% итгэсэн учраас эмээгийн мөнгнөөс сумслах надад бодол ерөөсөө байхгүй. Гэхдээ энэ бол зүгээр итгэлтэй. Та бол бүр татаж онж яана те. Зүгээр гэхдээ би эмээгийн төлөө явж байгаа юм чи хөөцөлж байгаа ажилдаа бензин хийн үстэй тэрнээс нь. Гэхдээ би нэг хайхтар хөөцөлтөд явсан юм бол байхгүй шүү. За. Зүгээр л би хандив босгоцсон байна. Тэндээс зарлага юу гарах нь эмээд ил тодор гараад хилээл явчихна. Би юу яаж байгаа юм бол одоо эмээс үлдээ болоод ерөөсө мөнгөний тоо өсөхдөө сүүл юу болоод байгаагаа мэдхээ байна шүү дээ. Эмээд бол чи бол 1000 лайв хийгээл эмээ одоо яг тэд үлдсэн энэ гэж хэлээд бол нэмэргүй шүү дээ. Эмээ чи нөгөө бөөн баяр зүгээр ингээл яаж байгаа юм чи ёо за гэдэг. Би заримдаа нэг баярлахаараа мөнгөийг тоолохгүй авдаг. Үнэн. Миний над руу хэн хитэн төгрөг орж хинч хинэх боломжгүй. Ямар ч боломжгүй. Боломж байхгүй. Чи эмээгээр бизнес хийгээд хоёулаа нэг өрөө харинд орцсон байсан. Хөтлөгч нарыг дээш нь авч шиддэг нэг гол дөрүүд байт юм байна. Одоо би дүнгийн цай бодлоо. Яг чамайг ярьж байхад би бодоол энийгээ суугац. Алтан дөрөв хин шидсэн, тунгалаг гэж эмхтэй шидсэн. Чиний хөөрхөн юм ээ гэж. Балжин юм дээр яав. Сая энэ намар санаандгүй мó ганхуу ахыгаа хөлбөмбөгийн холбоон дээр дайралдан гот алиныг очиод салхийг наглаад өгчихсэн чи ирээд цусын оглоо ичлээ шин. Гүнээр би одоо энэ ганхуу ахын гэрийн зүг өглөөд нэг цааны сүү өргөдөй юм. Зайсанд байдаг үү одоо зайсан руу харуулаад өргөчдөг одоо тэгээд би тэгвэл хөөрхөн эмэргээс сүү өргөд юм зүгээр юм тийм. Тэгэх юм бол мөнгө нь анги хурдан зогдорно шин. Ганхуу ах руу сүү өргөчтөл лайкын та айгүй ихсээл байгаа. Яг хөө таны над хэлж байгаа чинь бас нэг талаараа жоохон өгөөд чи нөгөө талаараа үнж хэлж чинь зарим талаар худлаач хэлж чинь. Болсон. Яг хөө гоо би эмээдэр бол нэг ач холбогдол өгөөд эртээ дэггүй энэ эмээ битэр хувь тавилангаар очих хэвээр байсан байлгүй.
Эннээс өмнө миний нэвтрүүлэг 4-500 сая хүн ч үзсэн нэвтрүүлгүүд байж газар шорооны нэвтрүүлэг. Сая хүн үзээд байхад яагаад нэг муу хоёрхан жүүс харчаад ямар их юмтай ингэж байгаа юм чи харин. Би ингэж тавьж үзээгүй л байхгүй юу? Үгүй чи тавихгүй л болохоос чи данс руу чи иннээс бүр амар их мөнгө орж ирж байгаа. Одоо арай мөсгөж эхэлж байна нөгөө чи зүгээр ил тавихгүй тэгэл энэ шин би бол одоо яах вэ? Балжин юм гэдэг хүний толгойд ярих хооронд өчнөө юм зурус хийж орж ирнэ айхтар юм шинээрээ. За орхоо тэгвэл тэгцээ. За би наад яриг чи хэлээтгэе. Ер нь дор нь ницаалтахгүй бол намайг яаж гутглаад явж магадгүй нөхөрөхгүй. Магадгүй уул урхаа гэдээ ярингууд данс руу ч мөнгө ордог ярьж. За нөгөө шантаач гэдэг юм ярих гэдэг нь үү? Уул урхаа дээр очиод ерөөсөө яг ийм бичлэг авцсан. Эний чинь гаргалаа гэхэд захирлууд бол хачин царайлна өстэй. Би тэр үзээгүй. Үзээгүй. Ингэдэг байхгүй юу? Уул урхаа шантаач гэж хийгээд байгаа нөхдүүд нэг газараа 2-3 удаа очих юм бол тэр чинь шантаач болж хувирна. Би тэгдэггүй. Миний зорилго юу гэхээр би зүгээр байгаа юмыг ил тодор харуулахын тулд би өөрөө машинтаа ганцаараа давчдаг. Одоо танаас хилэнгийн ерөө буганд хөдөрлөө би очсон. Тойроод явсан. Тойрж явахдаа би нууцаар камер бичлэг хийгээд тэр дундуур явахдаа зарим нэг хэсгээр нь дрон хэсгээ те ингэж яваад би тойроо өнгөрөөл явчих. Тэнд би бууж хүнтэй уулзах шаардлага. Хэрэв уулзахад би алуулна. Намайг зүгээр ирээл араас гутгалж штэ. Амархан штэ. Би тэгдэггүй. Би оцсон газараа дахиж хизээч очтдгүй. Яагаад тэгэхээр би шантаач хийх шаардлага байхгүй. Шууд тойрол явна. Камерт буусан бүх дүрсээ ирээд нэвтрүүлэг болгоод үзүүлдэг. Энэ шантаачийг ямар ч нөхцөл байхгүй. Тэрний нэвтрүүлэг гарцсны дараа харин утас руу дугаараа нуцсан залгаад аалан чамаг хүүхдтэй өстэй чи инээтрээгээд дарамталдаг. Гэхдээ хинч хизээч миний өмнө тулж ирээд уулзаад цохиж зодсон юм түүх байхгүй. Яс юм дээр аимхаа. Би ингэж л хэлдэг. Харин Батлаг бас яг л чамтай адилхан юм ярьд юм л та. Нөгөө нэг ТV9 Батлаг. Жир нь одоо заримдаа ч арай хатуудаад байгаа юм биш үү гэхээр гайгүй тэгээд осны яг нэг тулж ирээд ингэчдэг юм аа л гэсэн. Тэгээ яг хөө төмөө олон гэж нэг байж хамгаална шүү дээ. Тэгээ хүний бас нэг өөрийн сүнс юу донх тэнгэр гэж нэг юм байна шүү дээ. Таа ч гэсэн тэнгэрт харсан нэгтэй. Тэнгэр мэнгэрийг хизэнээс ингэ ярьдаг болчих. Би сая нэг чамайг нэг хүн тэнгэртэй энэ төр гэхээр чинь нөр гайхчлаа би. Гэхдээ би тааж тэнгэртэй биш тэнгэртэй шүү дээ. Чи энд юунд нь ямар ном сонсчод ийм ихтэй байгаа юм. Энэ бол би ямар ч ном шашин шүтлэг шүтсэндээ биш. Би ном хууц эргүүлж уншаад судалсан юм байхгүй. Миний зүгээр практик дээр амьдрал дээр явж байгаа юм л надад өөртөө үзүүлээд байгаа юм. Магадгүй хөгсчүүд тэнгэр найсан амтын шүүгээд нэг бүтлгүй амтныг тэгдий. Тэгэхээр яг үн тэр хөгснөө бодолд юу вэ гэхээр энэний дээр ингээд нэг тэнгэр харж байгаа. Тэгээд тэр тэнгэрийн мань хүнийг одоо бүр харахаар хаяа явчихжээ гэсэн утгатай юм байна. Тий. Тэгээ яг зөв ганц жишээ гест товчхон ялэхэд Баян онгор бүр зилүүд хээр газар уурхайн талаар л явж ирсэн машинтайгаа явж байгаад машины гинт хамар дотор нөгөө жанамны утас хялгсан утас салцсан байсан. Тэрийг хүн орж салгана үхээс салахгүй байхгүй хэрэг. Тэгээ гайхаад машин зогссон байсан чинь нэлээд удаа ноцолтой би юу нэ оншин. Тэгсэн чинь хоёр ланттай залуу ирээд тэр утсыг маань олоод холбож өгөөд явсан. Яг тухайн нэг л өдрийн ярьж байгаа шүү дээ би. Тэгээ цаашаа дахиад авчихсан чинь зүүн гартлын амаржийн тас гэж хууг дуурсан. Харсан чи амаржийн салаад унтсан. Ямар ч нөхцөл байхгүй. Ойр хавьд ямар ч айл байхгүй. Тэнгүүт яг нөгөө уяагаар уяад нэг монголчлох аргалгаар сэтгэл төггүй савчин штэ. Амаржийн ингээд бүшээ юу яж байгаа хгүй. Уяад тэгээ дахиад цаашаа тавьсан. Хар хорин дөнгөж орж ирээд 7 км-ийн наан миний машин 4 дугуй тасгээ зогссон. Бүр ямар ч хөдөлгөөн байхгүй. Шууд би пост ичсэн машин маань ингэчлээ гэсэн чи хар оронгоос танихгүй хэдэн залуучууд давхиж гүйж ирээл миний машиныг дорн ингээл нөгөө таван болж илүү тэр мөрийг салгаал янзлаад өгсөн. Энэ миний харсан тэнгэр. Хэрвээ би зилүүд тэр газар тэр гурван юм болоод одоо эцсүүлд нь машин зогссон бол би яхад тэнд үхэн штэ. Ямар ч ойр одоо эцсийн хүртэл айгүй л нөгөө алах нь бүр болохгүй болоод тэгээ машинаа шатаа дулаацсан юм уу. Тиймэрхүү л арга хэмжээ. Тэгтэл тэгүй байхгүй. Яг суурин газар төхөөд ирсэн чинь л тийм болсон. Энэ бол харсан тэнгэр. Тэгэхээр би өөрийн гэсэн би дэрэ мэдэрсэн. Энэ Библиэд итгэдэг улсууд бас тэгдэм л да. Энэ бол миний ертөнцийн эзний хүч гэдэг. Хүний тусыг бол дандаа мэддэггүй. Би Библиэд итгэдэг хүүхний нөхрийг ажилд оруулсан чинь балжаа туслалаа гэж хэлэхгүй. Миний ертөнцийн эзэн ажилд оруулчлаа гэж солиороо сууж идэв.
Тэрнтэй адилхан чи тэр муу хараа хөрөнгийн хитэн залуучуудыг юусэн. Би энэ хараа залуучууд ярьж байгаа шүү дээ. Гүг ярьсан л Тэд нар тусалсан шүү дээ. Төгсгөл дээр миний тэнгэр. Аа. Яг хоо энийг өөр тоонд оруулчихгүй. Та заавал үг мушхаа ордон төлсөн нөхрөлтөө. Яг мэдээж тэр залуучуудыг туслааг бол би яах юм? Юугаач мэдэхгүй. За Facebook байхгүй. Марк Зуберг гэдэг нөхөр ийм гаргааг байсан бол би яах юм? Өнгөрөө. Дурсан бол Марк Зубергийг ч дурсчихъя л да тэгвэл. Таны илэг хоол хүнсний хортой таагнуулж өргөлж өсч байдгийг та мэдэх үү? Илэг цэвэрлэх үйлчилгээтэй авокадо шимсний орцтой Мистер Рико урамжийн засаг бэрхийг зөвлөж байна. Мистер Рико илгээ хайрлаа. оны намар өвлийн шинэ коллекц ирлээ. United Colors of Benetton. Дорны антик танд мэдрүүлэн Аз баяш. Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарх хамгийн том онцлог нь 4 литр усанд найрагдах буюу 16 аяг болтгороо онцлог юм. Манай бүтээгдэхүүнийг дараах сүлжээ дэлгүүр болон гэрээ салбараас авах боломжтой. Байгалийн жимсийг хяналтайгаар. Gote Juice хамгийн гоё нь. Дэлхийд танигдсан цэвэр органик комбучаг бид Монголд үйлдвэрлэв. Ирж хүчээ зэнгэл. Монголын анхны томоохон буудлуудын нэг цэцэг зочид буудал. Манайх гадаад дотоодын 300 гаруй зочныг дор хүлээн авах хүчин чадалтай. Алтай, Монгол Европ хоолны ресторан. Fuji Япон хоолны ресторан. Hana Хятад хоолны ресторан. Tokyo Lounge мөн Япон саавн бүрэн шинжлэгдсэн орчин үеийн 5 тухтай орчинд та бүхнийг урьж байна. Сэтгэл ханамжтай цогц үйлчилгээг нэг дороос. Цэцэг зочид буудал. За газар шорооны халуун цэг дээр бол одоо очсон байж байгаа. Оо зарим улс чамайг зүгээр машин дотроос зураг авчиж утаагаа явуулчих юм байна гэж бодчих магадгүй. Очсон байж байна. Ер нь айдас үүсвэл төрн үз. Аль эсвэл арын хамгаалалтанд нөгөө даяар Монгол энтер чинь байж байгаа юм уу? Би өнөөдөр хүртэл ганцаараа л явж байгаа. Харин ингэхэр миний ард ямар нэгэн улс төрийн намаа ивсэл ч юм уу те байхгүй. Би зүгээр л өөрийнхөө зүн совинд итгэл, ард түмэнд итгэл явдаг. Гараа явахдаа би за найзуудаа тийш явлаа. Facebook дээр би юу нийлт тодчтой. Бараг л амьдрдаг юм шиг л байдаг. Бүх юмаа зүгээр зовлон жаргал юу бүгдийг нийлт тод тавьдаг. Нээлттэй л байдаг л та. Тэгээд за тийш явлаа найзуудаа дэм тус болороо гингүүт л бензиний мөнгө пак гэл ороод ирдэг. Харин би шоошыг асуух гэдэг л та яаж санхүүждэм би? Наадах ч л хүмүүс асуудгийг шантаж хийдэг л гэж намайг ярьдаг. Өнөөдрийг хүртэл би нэг ширхэгч уул уурхайг шантаалж үзээгүй. Шантааж их надад ямар ч шаардлага байхгүй. Очиж ийм жижигхэн баагээд очиж шантаажлуулдаг уул уурхайч гэж хаа байхгүй. Тэгээ миний хэлсэн шүү дээ. Түрүүн
ганцхан л удаа явдаг гэж 2 3 явчих юм бол харин шантаач юм болчихно. Тэгээд яг хуу иргэд надад итгэдэг юм аа. Энэ хүмүүсийн итгэлийг би алдахыг хизээж хүсэхгүй. Энэ дээрээ л бид нэгдэж явж байгаа бох. Нэг хэсэг бас нэг өвөр Монголоор явсан уу яваагүй юу? Өвөр Монголоор явсан. За. Тэр үед бол арай өөр зорилгоор явсан уу? Ямар нэвтрүүлэг хийв? Өвөр монголчуудтай тэнд ер нь тэгж манайх шиг ингээ байглаа сүтлээд байгаа юм байна уу? Тэр урагшаа. Байхгүй. Ямар өнцгөр нь харж яв. Яг би зүгээр өвөр Монголын амьдрал одоо ар Монгол өвөр Монгол гэж ялгагдаад байгаа шүү дээ. Адилхан Монгол цустай л гэж яриад сэтгэл нэгтэл байдаг өвөр монголчууд. Тэгээ яг очиод үтсэн бас нэг Монгол Улаанбаатар хотыгоо өвөр Монголтой нэг харьцуулаад үзчих юм. Малчтын амьдрал ямар байдгүй гэдэг утгаар нэг харьцуулаа үзьгээд малчин айлд очиж ярилцсан. Бас нөгөө нэг нэвтрүүлгээ бас бүрэн болгож мантал шатаагүй л хагас тутуул юм явж байгаа. Тэгээ яг тэгэхэд бол өвөр Монгол ер нь бол хятадын маш их тэтгэлэг мөнгө авдаг юм байлээ. За. Газар нутг нь хомигдсон. Одоо зүгээр нэг ийм дөрвөлжин торон дотор л надад газар өгчин тэр газар миний эзэмшил. Тэр дотроо би юу их нь миний дур. Тэр хашаанаас гарч болохгүй. Нөгөө өвөр Монгол нэг хэсэг адуу мадуу дайраал нэг сүртэй зураг яваадсэн шүү дээ. Тэр чинь одоо миний хашаанаас таны хашаа руу миний мал оруулах та тэр малыг алах хэрэгтэй. Тийм зэрлэгэл юм байлээ. Газартаа бол бүр ингээд газраа хуугаад авсан. Нэг бодлын тэр чинь хинч тэр газрыг оролдохгүй байхгүй. Бас хятадын бодлого айхтар байхгүй. Тэгээ тэр газар эзэмснийхэн төлөө төрөөс нь надад ч одоо хичнээн 1000 явна гэсэн би нилээх мөнгө өгдөг. Нөө малчин чинь бүр ингээд зурагт миний утсан айл бол зүгээр компьютер камертай утсаараа ингээд камера өдөрдөөл зурагтан дээр хараад ингээд миний мал тэр нэг ингээд зүгээр ингээд судгал малчид байдаг юм билээ. Тэгээд сар болгон мөнгө авчна. Юу ч хийх шаардлага байхгүй. Нэг бодлын жаргацсан, нэг бодлын зовцсон л юм байна. Тэрийг л очаарсан. Тэгээ орд сот гэж Чингисийн онгон байдаг газар гэж яриад байдаг. Тэнд очиж үзлээ. Ямар учраас тэд нар нэг Чингисийн онгон байдаг гэдгийг юугаар батлаад байгаа юм. Тэр орд сот тэрийг ярих болгол одоо айгуул өвөр Монголаар Монголын хооронд чулуушцсан болж өгөлгүй. За одоо цаашдаа яах вэ? Яг хөө тэгээ зориг байна. Хийж байгаа юм улам лавшруулад үнчээр шударгаар хийгээ явна. Хийхээ болчих юм бол шантаач юм болоод мөнгө төгөр идэж уусам нэр зүүчин. Тэгэхээр болж болохгүй байна. За. Үнэхээр болж болохгүй болцсон л тоо. Болж болохгүй болцсон. Уул уурхаа энэ цэвэрчвэ, бохирчвэ энэ олборлох үйл ажиллагаа бол зогсно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр чи бол одоо тэгэл тэтгэврт гартлаа ингээл явах. Одоо явах л. Гэхдээ миний зорилго энэ шүү дээ. Хариуцлагагүй уул уурхааг л би илчилдэг болохоос хариуцлагатай мөнгө татвар нөөсөө төлж байгаа тийм уул уурхаараа би хийж ойртдаггүй шүү дээ. Хариуцлагагүй уул уурхаа Монголд маш их байна шүү дээ. Хариуцлага. За та нэг хариуцлагатай уул уурхайн компани эзэн байлаа. Та бол авах юмаа аваад нөхөс сэргээлтээ хийгээ те байгаль орчинд хор усгүй, гол ус сүйдлэхгүй явж байна. Гэтэл гол усээс сүйдлээд байгаа маш их юм шүү дээ. Эцэст гол гэдэг юм чинь хүний амьдралын ус гэдэг юм чинь хүний амьдралын хамгийн чухал зүйл. Энэ гол чинь өөрөө байгалийн үзэсгэлэнт газар гол урсж байгаа. Тэрийг нь дагаад алт урсж байгаа. Алттай цуг энэ гол ус чинь аршаан болж урсдаг. Гэтэл энэ чинь алтыг авахын тулд голын ногоон болгоод урсгаад хүм малыг тэр чигээр нь хорлож байгаа. Энэ бол хамгийн том аим шиг байхгүй юу? Энтэй л би очиж тэмцдэг. Тэмцдэг ч юу байх вэ? Би тэмцээд хөө бойл наатахаа маатах гэж би хэлж чадахгүй шүү дээ. Зүгээр би таныг ухаж байгаа байгааг харуулчаад ард түмэнд авчиад харуулчихна. Гэхдээ тэрний үр дүн одоо гарч байна. За 13 оноос хойш намайг ингээ явахад хин утас бариад ингээд бичлэг хийгээд тэмцдэг байсан юм. Ард иргэд нь босоод ингээд жагсаад ухуулахгүйгээд хизээ тэмцдэг байсан. 13 онд. Би бол яг өөрийгөө нэг магтсан дөвлгсөн юм шиг сонсогдож магадгүй. Гэтэ үнэн. Ер нь жоохон магтчихлаа. Үнэн л дээ. Гэхдээ энэ магтаал биш. Яг үнэн л дээ. 13 оноос хойш би өнөөдрийг хүртэл 6 жил би яс хийж байна. Надад их мэдл хэрэггүй, их ормон л хэрэгтэй. Надад миний үр хөлтөд. Надад биш миний үр хөлтөд шүү дээ. Би таны ч үр хөлтөнд төлөө явж байгаа. Тэр алт ухаж байгаа хүмүүсийн үр хөлтөнд ч төлөө явж байгаа. Адилхан байхгүй. Энийгээ болчихоо чи нөхөн сэргэлт газар доорх баялагийг авсан бол нөхөн сэргэлт хийдэг байгаа чи гэдэг энийг уриалаад яваад байгаа шүү дээ. Ингээ энийгээд яг бид нар 3 сая монголчууд энэ сканыг бид нар алтаар хийгээд ингээ алтаа ягнаас бид нар ундаа жуус уух боломжтой хүмүүс байхгүй юу? Яг үнэндээ. Газар дор амар асар их одоо эрдэнэс байлгтай шүү. Гэтэл өнөөдөр бид нэр хэрүүл уруул хийгээл бие бинийгээ бүксийг долоогоо ч юм эсвэл бүксийг ухаал доромжлол хэрэлдээ сууж идэг ядуу амьдарч байгаа. Энэ хэний буруу юм?
бидний өөрсдийн буруу байхгүй. Бид нэр сонголтоо буруу хийж байна. Гарсан нөхдүүдэн дээр очиод баруун солгоог завчиж байна. Сонголтоо зөв ивэл сайхан амьдрал ойрхон биш. Сонголт хоёул жоохон сонгуул ярих уу? Хамаагүй. Би Сонголт зөв хийх ямар ч вариантгүй шүү дээ. Одоо ирэх хавар бол би бол мэдсэрөөж л нэг буруу сонголт хийн шүү дээ. Нэг юм нэрчээл балжаа гэж салж өгөхгүй. Гээ бас тийм л дээ. Нэг тийм биш дээ. үнэн. Тэгэл бас чиний энэ хөдөлмөрийг чи үнэлээд нэг тедэн цагаас өгчий гэж сонгуулийн сарддаг юм. Бидний ямар нэг илбэг амар том бизнес эрхэлдэг мөнгө нь ингээл өдөр данс руу орж зүрхний цохилтоор байг гэхэд нэг судасны эргэлтээр ордог шиг ордог биш. Тэр мөнгөний аваад хэрэглэмээр л биш. Ёстой нэг өөр хүүхдээ. Тэгээ аваа хэрэглэх юм бол нөгөөдгөө бодчих. Сонгуулийн дараа тэгэл за би ч мэдсэр байгаад энэ балаг сонгоцсон юм дөө гэж бодвол одоо тэгэл явж байхаас өөр яах. Тэг бүр яг ийм юм дээр авчираад эднэр сайхан тавьчлаа л. Та нар дургүйгээ сонгохгүй хайчих юм бэ. Одоо тэгээд бас нэг бариант биш шүү дээ. За Та надад мөнгө өг. Би мөнгө чи авлаа. за Би таныг сонгохгүй. Өг авна бити сонго. би ч хүнээс ирээс авсан л бол ирээс сонгоч идэг номтог. Одоо харахгүй дээ та ч одоо тэр үеийн л одоо үлдэгдэж үү дээ. Түүнээс хүний юм авчаа тэгээ сонгохгүй байв. Тэгээд та тэгээд үнс царайлаа сонгоод идэг эцээс та өөрөө зовж байгаа шүү дээ. Тийм ээ. Өнөөдрийн 20,000 төгрөг авчаад та ирэх 4 жил та тэр 20,000 төгрөг 20 сая болгоод буцаага төлж байгаа гэдгийг ойлгохгүй л шүү дээ. Тэгэхээр манайхан ерөнхийдөө маш өөр улстай сонгол ярьж болохгүй байгаа байхгүй орхоороо өөр цочтой. Тэд нар чинь заавал нэг талд үйлчилдэг энэ төр байж магадгүй улсууд байхаар шууд ингээд нейтрал байдлаас гоё ярьж чадахгүй. Тэгэхээр чи бол битгаар бол одоо тэгээд хоёулаа дунд нь сууж байгаа л тэгэл. Хоёул энэ цэцэг зочдууд л доороо их намайг би саяхан нэг сони юм боллоо. Ангийнхантайгаа уулзъя гэхээр би энэ үнэ өртгийг мэддэг юм болохоор нэг ресторанд нь орох гээд цэцэг зочдуудад уулзъя гэж хэлчихгүй. Манай нэг ангийн нэг хоёр нь чинь замын цадал сансарт энэ түнэлийн цаана үед. Тэгсэн чинь намайг буруу ойлгоод нэг буудалтаарыг хуугаа өвч байгаа юм шиг юм ойлгоод. Заавал наа буудалт чинь байхаараа яатаа энэ төр гэ урдаас ирүүлээгээд байгаа. 4 ресторантай алинд нь ч сонголт хийх боломжтой. Япон саунтай, Япон массаж, за массаж нь бол тусдаа ажиллагаатай. Энд тэгэхээр би одоо өнөөдөр ингээд чивтгаар заагдсан ресторан чамайг би сайн ирсэн учраас орж болтоо хоёлоо хоол идэнэ. Тэгээд чи намайг их олон юм урд дураа тавьчих гээд ах шиг. Бэлгээ өгнө. Эний чинь задлаад ууч хам цангаад шүү дээ. Болох юм уу? Угаачтай. Болохгүй мó. Чи хооны ямиг аваад очвол багсаа очвол. Алей. Би шинээс уу юу. Энэ юу шүү ах юм дөө? Элэг хамгаална. Янз. Одоо би элэг сүйтгэх юм уу гоо энэ үү хамгаалах юм уу гоо энэ. Наа чи хүч чадлаар болох юм бишрэлт хөтөлбөрт зарагдаж байгаа. Хүч чадлын ундаа. Энэ ч гэсэн бишрэлтээ. Элэг хамгаална. Хортой юм ялангуяа гашуунаас юм хэрэглэх юм бол болохгүй. Реклам бол айхтрын хэлдэг болж баялж ах чи одоо. Угаасаа хоёулаа одоо сая төгрөгийн хайлыг нэг хийчихвэл гоё юм шүү. Ах нь хоол алхаж чадахгүй шүү. Чи дараа нэг газар руу явж ирээ дахиад зочноор орж болно шүү дээ. Болоо болчихлоо. Элэг хамгаална. Бээс хорыг гадагшлуу. Надад өгч байгаа юм уу? Монголчуудад тайлбарлаж байгаа нь бол ерөөсөө л архи усны болон уухын өмнө энийг ууж ил гэсэн үг. Харах ханда. Бид нар дандаа архиар ярьдаг. Яг үний эрэхтэй бид нар хоол унднаас хүртэл хорыг авч л идэг. Элэг тийм учраас хамаг хорыг шүүж идэг. Хамаг хорыг шүүж идэг. Бэлгэний учраас маш олон монголчууд бишрэлт хөтөлбөрийн ах эгч нар чинь чамайг хөдөө гадаа яваад хорч тостой хоол унд юу дайралтсныг идэн штэ чи тийм биш үү? Тэгвэл энэ ер нь байж хахад бол буруудад ахын байхгүй шүү. За баярлалаа. Учааллын ундаа вакус. За. Энэ ширээн дээр байгаа геото жууснууд. За энэ жуус ууж ин. Жууснээс гадна энэ одоо энэ барайн юу? Яг үнэ ансны барайн ууж байна. За тэгээд энэ дараа
Ерөөсөө ямар нэгэн тийм чихэр мэхрийн холц инээ тэр юм уу бол байхгүй. Органик. Ингээд органик төрөөс бүгд. За 3 төрлийн жуус, нэгийн 4 литр усан тийм 2 хүүхэдтэй хийж өг. За буцсан дөрөв. Яг үнэ. Шацарган байж, нэрс байж байна. За энэ улааны хоёлоо гүзэлцгэн гэдэг. Интор ментор ч юм уу юу чи одоо миний үзэж араагүй юм шиг байна. Одоо юм бүх юм мэддэг гэж дуудлаа яриад. Гёте брендинг ах ихснэр чинь нөгөө нэг Гёте брендийн ах эгч нартай баярлаа. нөгөө нэг үл мэд цэцгөө отхон тэр ах ихснэр энэ ах ихснэр гэнэ. Ах эгч нар гэж дандаа л надтай жицүүл байгаа да. Намайг ч хүмүүс жоох юм шиг хардаг болохоос уулын. Манай том брэнд. За. Чамаа гадар дотор явдаг учраас чинь дурц тодонгийн юм сонгож авлаа. Жоох янгийн ягаан болцсон юм шүү. Окей. United Colors of Benetton. Ихнэртэй өмсөг. За ихнэртэй үгүй. Улаанбаатар ихтгэрийн доотлолтой байж байгаа. Benetton бидний манай эхнэрийн шавийнх нь ээж ажиллаулдیں۔ Benetton чи хүүхдийн хувцсан. За чи 2 нэлх хүүхдтэй юм. Хүүхдийн хувцс бол өстой хүүхдийн хувцсараа бол алдартай штэ. Тий, мундаг. За тэгээ Benetton бол спортод хөв нэмэр оруулна. Формула автомашиныг ерөнхий группны ивент итгэж барина юм чи штэ. Аялт Benetton. За баярлалаа. За баярлахгүй дайж. За. Рико Оросын холбооны улсын Казан хотоос ирсэн. Рико брэнд хүнсний бүтээгдэхүүний гаднаас Оросын холбооны улс Казанаас улдаа оруулж ирдэг тэгш чанар компанийн авчирсан бүх супермаркетуудаар улдаа зарагдана ч. За юу юм ачаа. Эднэр. Энэ. Янз бүрийн барайнууд нь ерөөсө жимсний амттай барайнууд төрөл бүрээрээ байж байгаа. Бүр чацаргантай барайнч гэж байгаа. Дээр нь энэ кетчуп, Рико. Мистер Рико илгээ хамгаалъя гэдэг нэг тогооч энийг рекламтын заа юу. Миний ойлголтоор 9 тус, та нарын ойлголтоор ургамлын тус. За тэгээ энэ Рикогийн соус гэдэг зөндөө юм байгаа. Бараг өгж байгаа би те авж байгаа чамд атаархмаар бэлгэнүүд байгаа. За та тэр бодлоо гэрээ эскалатор дүүрэл өрцөн байгаа л гүтээ. Өөрөө авдаг нэртэй тэгэл нөгөө хэд чи ирэл хуугаа авчих ш. Хүүхдийн банш. За баншны хамт бол ирсэн. Чиний гэрээ чи хаягаар чамд банш хүргүүлнэ. Би дургуут бүр шууд уу? Тийм би дургуутсан. Би ингээд банш бариад ингээд нэг бол орхны гэрэгчт нь шууд баншаа хоол хийж өгнө доор ресторан. Аз банш дорны амтыг танд мэдрүүлнэ. Гэрүүлийн багц. Дахиадагийн хүүхдэр нь ногоотойг бүдүүрч болохгүйгээд ээж идэнэ. Үхрийн махтагийн орхон иднэ. Бүдүүрсэн чамаагүй юу? Энэ бүх супермаркетуудаар зарагдаж байгаа. За наа чи зүгээр макет нь шүү. За. Макет нь юм уу? Макет. Одоо би зарайд үтсэн чи хоосон байгаа юм. Хүүхдийн банш. За. Урал нэнгэн маш урдан болно. Бүх юм органик, эмэтэм юм байхгүй. За ингээ болж байна. Ерөнхийдөө ахын дүү хэлчмээр ярьчмаар өөр ямар зүйлүүд байна? Чи өдөрт одоо 7-8 минутын хугацаа байна. Хоёулаа сайхан үргэлжлүүлээ. Би бэлгээ өгөхгүй санаа амардаг. Бэлэг авсан хүн чинь одоо ингээ тархин арай өөрөөр ажиллаж эхэлдэг байхгүй. Минийхээ хэврээл ажиллах юм уу? Тэгээ ямар ч таалагдаагүй юм байна. Болж байхдаа маш их баярлаа. Тэгээд Star телевизийн хамт олон бас маш их баярлаа. Болж байх маань анх нэвтрүүлэг хийхдээ над руу ярьж байсан. За нэг ахын нэг юм нэвтрүүлэг хийх гээд байгаа. Яаж ямар өнцгөөс хийвэл яах вэ? Тэгт нь хэлжлээсэн. Зүгээр л байгаагаараа л цаг хийчихээ ярьж байсан. Тэгтэл өнөөдөр одоо болж байх маань 50 гаруй зочд оролцсон. Маш том нэвтрүүлэг болсон байна. Олон ч ивент итгэжтэй болж. Тэгээ нийн үгүй. Та ч өөрөө угаасаа тэгээд байгаагаараа байгаад загнуул уурлал явцдаг. Байгаараа байдаг учраас нэвтрүүлэг. Ер нь байгаагаараа байдаг юм нэвтрүүлэг хүмүүс их хүрдэн штэ. Альва нэг дүр зураг баг байхгүй тий байгаараа байна гэдэг чинь сайхан. Тэгээд ахтаа бол маш их баярлаа. Тэг яг зүгээр тэртээ дөрвөө энэ хороод төрхөн зөв үдлээд буцах хороо тий хүн шиг хүн байгаад хүний ачийг мартахгүй. Одоо ямар байсан мартахгүй. Яг одоо нөгөө өнгөрснөө мартахгүй, байгаадаа бартахгүй хар тий. Үр хүүхдийн төлөө эх орноо хайрлаад, гол ус газар шороогоо хайрлаад. Үр хүүхдээ үлдээх юм бол хайрлаарай л гэдэг имийг л хэл. Одоо ер нь хэлдэг болсон дөө. За чиний юу ч юусэх гүн агуулгатай болж. Ер нь тэгэл энэ Монгол нутаг газар шороо. Одоо тэгэл нөгөө нэг бүр хаанч хэргэлдэг болсон нөгөө бурхан гуйсан ч бүү гэж сууж байгаа юм. Гээгүй. Өөхөстэй шүү дээ. Газар шорооноос. Тий, тэр чинь хариуцлага мэдээж айгүй айтайхан байвал газар шороо уул урхагаад байгаа ч Монгол хөгжин угаасаа ойлгомжтой. Гэхдээ тэрийг сүйдэлж ухаж дуусгахгүйгээр
ухуул соёлтойхон шиг. Дээр үед яадаг байсан. Бид нар газар гоохтой, эмээ өвөн газар гоохтой сүгдэж мөргөөл, сүү өргөөл гойдог, ухдаг байсан юм. Тэгвэл одоо бол зүгээр ингээл хүссэн авч байна шүү дээ. Тэгсэн дөрөв алтын авч байгаа юм чинь буцаа нөхөс ирэл хийчихэлтэй. Бас ягаад инээс нэг гэсэн өөс нэг бүх асуу гэдэг баха. Энэ эдгээр учир нэг юм асуувал уруудчихвол үгээл цагийг чарчаад алтан мөрөд байгаа юм. Түрүүнийг авгаа бичлэг дээр манай энэ ноёолыг өгөх гээд байгаа гэсэн чинь өөрөө 13-нд алт зүтсэн сууж идэг. Тэгсэн мэт алтаа би өгөхгүй энэ төр гэж тэр нэрээ бас Балжахыг угаасаа ойлгомжтой. Балжах би одоо энийг би бодож байсан. Сая автобусанд би сая автобусаар ирж байсан. Өнөөдөр мөнч болдог цагаа зүүжтэй гэх. Найдвартай энийг асуундаа гэж. За багдгүй бөгжөөгч бас асуун. Харахад бол нэг алтал зүүцсэн байна. Бөгжүүл байх хэрэгтэй. Энэ бол яг хөө зүгээр шармал цаг уу. Тийм ээ. 70,000 төгрөгөөр авсан юм уу? Чод дотроо эскаро нөгөө Сваровский шүү. Тэр мөрийг сууд би чамаг одоо нөгөө нэг одоо энэ Мигийн хурд нэг ерөнхий сайдыг авахтаа нэг цаг нь ингээл банк гараад байсан. Тэрнтэй адилхан л удлаан тоочиж алт ярих гэж заавал ийм цаг зүүж ирэх нь яаж байгаа юм бол зүг яг хөө өөрхий зүгээр энэ хүмүүс мэдэх бах 75,000 төгрөг. Энэ бол яг хөө миний ээжээс өвлж ирсэн. Ээж аваа алдчихсан шүү. Чи өөрөөсөө угаасаа байсан. Баян зүг явах зүг. Наа үзүүн чи нэг шар юм байна осоо. Яа би одоо тооч юм таны ч гэсэн гартггүй жижигхэн байсан ч бүр томорцсон байж таних чи бүр нас явахаар тэх юм аа. Яа тэгээ миний ч нас яваад байна. Йоо Лаос явж хахад айгүй жижигхэн байсан чинь бүр том болчих бүр айгүй том болчих. Нас явахаар манайд нь алт болчих бүр өнгөө хөрчих. Хүүхдүүдээ хайсан өрөөсөн манайд нэмт цутгуулсаар хад би чи гэрээсээ л алт ухчихж байгаа шүү. Тэгээд ийм л ээж ш тэгээд хүн ухахад байдаг. За ярэ сайхан болж байна. Баярлалаа. Доошоо хоёрлаа олон орой. Сая чамдын макетыг үзүүлсэн. Манай Аз уншаар бол чамайг дайлан заа ёо. За. Яг үнэ. Тэгээд сайхан энд Япон ресторан, Европ ресторан, Хятад ресторан. За тэгээд сав юутагаа ингээд ирсэн зочдод ямар гоё юм бэ нэ тэрэлгт юм бэл. Ахын яг үнэндээ бас бүгдэрэн гэр нь ороод сайхан мохогийн сайн мэдчихгүй нөгөө сав мааванда орж амжаагүй л яваа шүү дээ. Одоо би ч жидэхэр намайг одоо энэ ивент итгэснээр шүү зүгээр нүдний урдуур харагдал өнгөрдөг болохоос түүнээс би бол ерөөсөө яах юм. За биелэгсэлтэй аавна. Доошоо бууй. Хоолнд орчоод тэгээ ахын дуу сайхан өнөөдөр ч нэрэ машина доторлуулж байгаа гэсэн те. Тий. Ямар компаниг батчаа тэр машин доторлуулдаг. Зүгээр л доторлоход л 200 авчаад доторлуулж байгаа юм уу? Жохо гоё юм. За пүүжгээ маань байна. Олон жил гол ус гэж явсан пүүжгээ маань нөгөө буян буцаж ирэхдээ боромит асгардаг гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр чин над дээр боромит асгараад идэв юм аа бас заримдаа. Тэг яг нөгөө имээ тусалж байгаа ингээ маань хідэн залуучууд хараад аха таныг угаасаа нэвтрүүлэгч үзд дэмждэг юм аа. Тэгээ таны пүрүс машины чинь бүтэн доторлоод өгье гэсэн. Тэгээ 750,000 төгрөгийн үнэтэй доторлоо би танд 250,000 төгрөг хийгээд өгье. Машина аваад ирээ гэсэн. Тэгэхээр би авчид өгсөн байгаа. Тэгээ 250,000 төгрөгөө надаас авчаад тэр 250,000 төгрөг буцаагаад эмээ таньдуулах юм. Тэр залуучууд. Тэгээ тийм сайхан сэтгэлтэй нөгөө буян буцаж ирэхдээ боромит тасгардаг гэдэг юм чил энэ яваад байгаа юм бол үү. Чам энийг асуудаг учраас тэр 5 залуугийнхаа хаан тэгэд доторлолтын тэрийг хэлчих. Бас улсууд очиж бас тэдний ажил үйлчлэгсэн хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Гоё шүү дээ. Балжаах маань ийм л хүн байхгүй ил тод ямар нэг монтаж байхгүй тэгээ юу ш энэ юугаа автомашины битүүмж доторлоо гэ фэйсбુક хаягтай. За. Тэгээд утасны дугаар нь энд байх хэвээр одох. Юусе автомашины битүүмж доторлогоо гэ тэгэнгүүт фэйс дээр бол шууд гараад ирэх юм биш. Тийм, монголоор кириллээр бичингүүт л гараад байна. Тэгээд хамгийн гол эднийх юу юм бэ л дээ. Яг хөө энэ нэг рекламдад байгаа ч юм биш зүгээр л яг хөө байгаан бодитоор л хэлчихэл тэсэд өгөө тэр хүмүүс залуучууд мундаг. Одоо нөгөө сэтгэл гэж нэг юм биш хүнд. Аливаа зүйл хийвэл тултлан сэтгэлээсээ хийдэг. Тэднийх нэг ширхэг эрэг боолтон салцсан бол тэрийг нөхөд хийчдэг. Нөгөө машины түгжээ мүгжээ салцсан. Миний машины түгжээ аюух салцсан юм байна. Би ч өөрөө нөгөө гол ус гээл ус мусан дотор машинтайгаа живжсэн түүх биш. Тэр мэрийг маань бүр хатаагаад янзлаад бүх юмыг цоо шинээр солиод хамгийн гол нь материал нь бүр янзын материал. Нэрэ Монгол нэг номер гэдээ хэлчихвэл бараг хэлсдэггүй. Ягаад тэгэхээр өөрийгөө нэг заавал
юм янзлуулж байгаа болохоор тэр утгаараа хэлээгүй шүү. Үнэхээр тэр очиод үз мэдэр тэгэл болоо. Одоо өөр юу хэлэх вэ? Тэгэл таа ч гэсэн бас очиж машина янзлахгүй нөгөө клүгүртэй байгаа. 200 болцсон уу? Би яаж энэ ундаагаар 200. За ингээд эрхэм хүнд үзэгчтэй. Балжинымтай өдрийн нэвтрүүлгийн нүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар Долгион ах маань оролцсноо. Тэр болтол түр баяртай. За баяр. Халгын тогшооч Ая анд минь чи халгын тогшооч Бусын заяа тавилымц Унигийн бараа тэжнэд Чиний хувь